За одоо яг дэлгэцний хаан чинь за энд ч юм уу харагдаж байгаа гурван ах トゥ уран бүтээлчийг ерөөдөө бол харж байгаа хүмүүс баг байхгүй байх гэж бодож байна. Угаасаа тоглосон кинонуудыг бол маш сайн мэдж байгаа шүү дээ, тий. 2000 оны Scary Movie, 2001 оны Scary Movie-гийн 2 дугаар анги, 2004 оны White Chicks, за тэгээд бас миний өнөөдрийн онцолж байгаа Little Man энтергээд зүгээр л ерөөсөө 2000-ад оны маш олон nostalgic comedy кинонуудад Sean Waynes болон Marlon Wayans хоёр хоёулаа гол дүрүүдэд нь тоглож исэн. За тэгээд нөгөө нэг ах нь болох Keenen Ivory Wayans болохоор энэ кинонуудад жүжигчний үүрэгтэй оролцоогүй ч гэсэндээ бүгдээрнгийнх нь ерөнхий найруулагчаар ажиллаж исэн байдаг. Тэг хамгийн гол нь гэвэл манай гурав зүгээр нэг жүжигчин болон найруулагчийн үүрэгтэйгээр энэ кинонуудад оролцоод болцоогүй буюу Sean Wayans, Marlon Wayans хоёр Scary Movie-гийн эхний хоёр ангийн зохиолыг бас өөрсдөө бичижсэнээс гадна White Chicks, Little Man хоёр дээр бүр нэмээд продюсер, за тэгээ угаасаа тэ зохиолч, гол дүрүүдийн жүжигчд гэдэг ийм давхар үүргээр оролцсон. Ер нь бол айгүй олон төрлийн авьяастай тийм ах дүүнэр байгаа. Товчхондоо бол баг хоёр дүү нийлж зохиолоо бичээл ах нь найруулаад тэгснэ хамтдаа продюсингийн ажлаа хийгээд бас тэр хоёр баг дүүнтэй гол дүрүүдэд нь тоглолцдог тий. Тэгээ ямар ч үсэн өнөөдөр дурсамжтай кинонууд суурлаараа 2006 оны Little Man гэж киног нь онцлох чинь. Тэгээ өнөөдрийн маань дугаартай Cup Noodles сайхан хамтран ажиллаж байна. Тэгээд кино руу орцгоё. Тэгэхээр кино маань Marlon Wayans-ийн тоглосон Kelvin нэмэх шоронгийн хоригдлын дүр шоронгоосоо суллагдж байгаа зураглаар эхэлж байгаа. Kelvin маань тэр шоронгийнхоо хамгийн л аюултай хоригдлуудын нэгд тооцогддог. Тэгснэ бүр том залуу гэдэг хожтой. Ер нь бол үнэхээр л тентхийнхээ атман гэж хэлж болохоор үнэн эвгүйгээр юм байлээ. Суллагдаа гарахгаа явж явах үеэр нь янз бүрийн хоригдлууд хүндлэл үзүүлж мүзүүлээл тэ. Гэхдээ мэдээж манай хүн тийм нэршгэ том залуу бол биш. Одоо залуу юм л да. Marlon Wayans угаасаа одоо биш шүү дээ тэ. Тэгээ одоо яг энд харагдаж Lyndon Porco, Gabriel Pimentel гэж хоёр жүжигчин биеийг нь жүжиглээд, Marlon Wayans болохоор green screen дээр нүрээрээ жүжиглээд, тэгээ хоёр одоо жүжигчнийх нь биеийн дээр эвлүүлсэн байдаг. Нэг сони юм гэвэл энэ хоёр жүжигчин нь хоёулаа одоо харж байгаачлан тэгээ цагаан арьстай. Тэгээ Marlon Wayans-ийн бие гэж харагдуулахын тулд бүтэн биеийг нь бороор будж иж тоглуулсан юм байлээ. За одоо энэ харагдаж байгаа Sean Wayans-ийн тоглосон Daryl, Kerry Washington-ы тоглосон Vanessa гэж хоёр хосын дүр бол айгүй хөөрхөн хосууд. Гэхдээ Daryl болохоор хоёулаа хүүхэдтэй болёо энтер гэдэг амар chill type-ийн гэрсэг залуу. Vanessa болохоор бүхэл ямыг өөрийнхөө төлөвлөгөөнд байлгахыг хүсдэг, карьер дээрээ төвлөрсөн хатуу чанга эмэгтэй одоо Golden Retriever найз залуу Black Cat найз охин гэх юм уу та тий. Манай хоёрыг ингээ болзоо сууж авах үеэр нь Kelvin айл хизээний шоронгоосоо гараад Tracy Morgan-ы тоглосон Percy гэдэг нэг найзтайгаа дараачийн ажилдаа орохгүй явж идэг. Percy-гийн ажилдаг нэг том мафийн босс нь манай хүнд нэг асар үнэтэй алмазыг хулгайлж надад авчирч чадвал $100,000 өгье гэсэн юм байлээ. Тэгээ манай хоёр тэр алмазыг хулгайлах гээд үнэт эдлийн дэлгүүрлүүн оронгуудаа Kelvin өөрийнхөө сул талыг давуу тал болгож ашиглаад алмазных нь доогуур явж орж доороос нь өрөмдөөд авчиж байгаа юм. Даанч яг гарах замд нь нэг эмэгтэйгийн нохой нь Kelvin-ий байрлаж исэн цүнхрүүн дагаж явж орсноор эзэн эмэгтэй нь тэр нөхөр миний нохойг хулгайлчлаа гэж орилоод цагдаа нарт бариад өгчлгүй яхав. Зүхтааж явсаар нэг хүнсний дэлгүүр рүү ороход нь манай Daryl Vanessa хоёр яг тэнд нь дэлгүүр хийжсэн байж таарад Kelvin баригдахгүй тулд Vanessa-гийн цүнхэнд нь тэр алмазаа хийждэг. Улмаар ямар ч байсан цагдаа нартаа баригдалгүй мултарч чадсан ч гэсэн Daryl Vanessa хоёрыг гэрлүүн дагаж явж иж алмазаа авах ёстой болчихж байгаа штэ. Дагаж очиж цонхоор нь хальт яриаг нь сонсохдоо Daryl хүүхэд хүсэж байгаа юм байна гэдгийг ойлгонгуудаа шууд дайраад орчиж болохгүй болохоор манай хоёр Kelvin-ийг хүүхдийн дүр тувиргаад үүдэн дээр нь тавьчихъя гэдэг мэрэгэн санаас идэж байгаа. Ядчил хаалгын тогшоод хүлээж авах зурныг гудамжны нохоо ирснээр Kelvin дээр шээгээ наадгийн. Гэсэн ч Daryl бол үнэхээр л уяхан сэтгэлтэй болохоро заавас хүүхдэд хайртай болохоро гарч ирж харчаад нохооны шээсний хурц үнэрийн хүртэл үл тоож гэрлүүгээ аваад орчдөг. Vanessa-гийн аав Vanessa Daryl гурав хамгийн түрүүнд памперсын тайлаад харсан чинь угаасаа би л одоо болохоос биш одоо боролтой нь бол одоо биш л юм шиг байлээ. Vanessa-гийн аав бүр энэ ч хүүхэд биш үү штэ баг порн стар юм шүү гэж хэдэг. Ямар тач Vanessa асрамжийн газар руу аваачиж өгөө гэд асрамжийн газар руу залгасан чинь асрамжийн газар нь 2 хоног амарсан байж таарад заавс Daryl үнэхээр л хүүхэд хүсэж байсан болохоор хоёулаа шууд энэ хүүхдийг үрчлээд авчээ л та гэж эхэндээ гуйж ирсэн аа.
За тэгвэл ядчил 2 хоног гэртээ байлгаад асамжийн газар ажиллаад эхлэнгүүт аваачаал өгчээдэх үү гэж дахиж гуйгаад за тэгээд 2 хоног гэртээ байлгахаар болж байгаа. Тэгээд нэр Ванесагийн аав нь cup noodles авч идээд Хонконг явах хэрэгтэй болсон байдаг. За CU-гээс эсвэл GS-с cup noodles авч идээд Хонконг аялах эрхийг эзэн болох боломжтой юм байлээ. CU-гээс эсвэл GS-с дурын төрлөөсөө 2 ширхэг cup noodles авах болгонд 1 ширхэг суглааны эрх үүснэ. Тэгээд худалдан авалт хийсэн баримтаа GS-с авсан бол GS-ийн утасны аппликейшн дээр, CU-гээс авсан бол CU аппликейшнээр уншуулаад болоо. За бас тэгээд Хонконг явах эрхийн бичгээс гадна CU-гээс cup noodles авсан 4 хүн PlayStation 5, 2 хүн Playtime-ийн тасалбар, 4 хүн Nike брендийн эрхийн бичиг болон 2 хүн cup noodles-ийн fan gift эзэн болох боломжтой. GS-с худалдан авалт хийсэн хүмүүс нь ч гэсэндээ Хонконг явах эрхийн бичгээс гадна 4 хүн Nike эрхийн бичиг, cup noodles fan gift авах боломжтой юм байлээ шүү. За тэгээд CU дээрх урамшуул нь 6 сарын 5-наас 7 сарын 15 хүртэл үргэлжилж байгаа. Харин GS дээрх нь болохоор 6 сарын 1-ээс 7 сарын 15 хүртэл үргэлжилнэ. Тэгээ Cup Noodles Mongolia гэдэг одоо яг энэ харагдаж байгаа Facebook page дээр илүү гоё нарийн мэдээллүүд нь байгаа. Тэгэхээр би энэ Facebook page-ийн линкийг description дээр үлдээчин. Тэгэхээр та нар маань мэдээлэл амаар авах юм бол description руу ороод яг энэ Facebook page руу ороод илүү нарийн мэдээллүүдээ аваад за тэгээд сайхан те CU-гээс эсвэл GS-с энэ сайхан урамшуулалтаа ороод Хонконг явах эрхийн эзэн за эсвэл бүр PlayStation дээр дөрөв хэлсэн те гоё бэлгэнүүдийн эзэн болоорой. Хэдий 2 хоног л гэртээ байх гар шийдсэн ч гэсэн ямар ч байсан эхний ээлжинд эмчид аваачч үзүүлье гэд эмчид аваачаад үзүүлсэн чинь манай хүн гаран дээр шивээстэй тэгснээ бүр гидсэн дээр хутганы сорвтой байж тараад ямар эцэг их ингээд хүүхэд дээрээ шивээс хийлгүүлээд хутгалуулаа байж идэг байна гэд бөөл гайхаж байгаа. Бодлоо тэдний манай хоёрын гэр бүлийн найзууд нь ширээд нэг нь яг уу одоо бурхан танаа хүүхүүдэд ингээд хит хайртай байсан болохоор газ дэлхий рүү явуулах гээд яаруудаал одоо халтуурдаал хийцэн байлгүй дээ. Гэтэ яг уу хөөр хүүхэд байна уу? Тийм хөөр хүүхэд байна энэ төр гэж хуцаад за бас яг тэгэж хэлсэн залуугийнх нь эхнэр нь манай Кэлвинд амар таалагдаад байсан болохоор далимдуулж мөөмнөөсөн сүү яа гэж дайрж агаад сүүлдээ тэр эмэгтэй нь өөр нэг эмэгтэй нь мөмөө хүлждэг. Оройн Ванеса дээр л хоёрыг унтсны дараа эцэст нь нэг юм тэр алмазаа олж авангуудаа Перси рүү залгаад бушуухан шиг л ирээд аваатхаа алмазаа би авчлаа гэсэн ч Ванесагийн аавд баригдчихдаг. Гэтэ угаасаа л Ванесагийн аав нь жоохон зүнцэн гэж хэлж болохоор өвгөн болохоор дээр л үүнд нь итгэхгүй штэ. Кэлвинийг өмөрж авч галт тогоонд ороод миний хүн унтж чадахгүй байгаа юм да. Аав нь гоё халуун сүү хийгээд үгүй заа юу. Аав нь анх удаага л аав болж үдчихэж байгаа болохоор жоохон туршлагагүйтэй л байх шиг байна. Ээж чинь намайг аав болж чадахгүй л гэж бодоод байгаа. Гэтэ аав нь чамтай хамт өнгөрөх 2 хоногоо чиний амьдралын хамгийн гоё 2 хоног болохын тулд бүхэл чадлаараа хичээнэ. За танай жинхэнэ ээж аа хоёр чамайг зовоож байгаад хайсан шиг аав нь чамайг тэгж хаяхгүй гэж мэгээд те бүр яг үндэ ингээ зүгээр алмазны төлөөл ирсэн Кэлвин хүртэл уйраад кинон дээр мэн гардаггүйч гэсэн Кэлвин бол угаасаа л багтаа жоохон хүндхэн амьдрал туулсан гэдэг нь тодорхой. Тэгээ бүр тоглоомчгүй анх удаага л амьдралдаа ийм хайр халамж мэдэрч үзэж байгаа болохоор яалтчгүй л зөөлрөөд софтэрчлэг юм л да. Тэгээ нөгөө нэг танаа ээж аав чинь чамтай яаж харьцаж ирсэн шиг би харьцахгүй гэдэг үг нь бүр ингээ зураад орсон гэж л ойлгоод байгаа юм би бол зүрхийн зураад орсон те. Ванеса хүртэл дээрлийг ингээд ярьж байгааг нь санамсаргүй сонсоод хайр нь хүртсэн л зогсож байгаа. Маргааш Кэлвин хүүхдийн хоолндоо цадахгүй Ванесагийн аавын хоолыг хулгайлж идснийхээ дараа Ванесаг ажилдаа явахыг хүлээж агаад уг нь бол дээрлийг зөхөж унгаагаад яг алмаацтайгаа гарах чийсэн ч Ванеса нэг юм мартцсан гэж буцаж орж ирээд багаалчдаг юм. Дээрл тэгээд ягд чим Кэлвинд цохиулаад ухаан алдсан гэдгийг мдээгүй юм шиг байлээ. Тасраад ундцсан юм байхдаа гингүүтээ Кэлвинийг дагуулад салхинд гарахаар болдог. Салхинд гарчаад янз бүрийн тоглоом хамтдаа тоглох гэж үзсэн ч чаавас яг ягд чим ямар ч тоглоом тоглосон дээрлийн хоёр самар борцог хоёр нь л хохирогч болж дуусаад байдгийг. Кэлвин алмазаа дээрлийн хүүхдийн цүнхэнд нь хийцэн байсан. Тэгээд Перси үг нь ирээд Кэлвин тэр цүнхэнд байгаа гэд хэлсэн чинь дээрл цүнхээ найзуудынхаа хүүхдүүдийн цүнхнүүдийн хажууд нийлүүлээд тавьдсан. Тэгээ ядчил бүгдээрээ яг адилхан цүнхнүүд болохоор Перси таамгаараа нэгийг авч яваад мафийн босстой өгсөн ч гэсэн чааваас угаасаа буруу цүнхээ л авсан байдаг. Тэрийг Кэлвин мэдэнгүүтээ алмазтай цүнхийг аваад зайлаад өгөө гэд дээрлийн машиныг нь хулгайлаа зүхтаачдаг. Тэгээ дээрл болохоор Кэлвинийг хулгайлчлаа гэж төсөөлөлгүй өөр нэг хүн миний хүүхдийг хулгайлаа явчлаа штэ гэж бодоод замдаа таарсан нэг игчийн машинд нь сунгуудаа ханиндаа араас нь хөөдөг. Тэр игч нь бас ардаа хүүхдүүдээ суулгацсан ирнэ амар хэрцгийж болоодаг заяа. Уг нь бол яг хөө тэ чааваас адилхан хүүхэдтэй юм болохоор хүүхдийн улгаасан нөхрийг барьж өгчих гээл хамаг чадлаараа л тусалж байгаа юм л та. Гэхдээ л бүр арай л амарж болоодаг заяа. Кэлвин айгүй амжилттай зүхтааж исэн ч гэсэн сүүлдээ цагдаа нар урд нь өрх тавьж иж машинтай нь осолдуулаад тахдаг. Гэхдээ л манай хүн осолцсныхоо дараа суудлаа сольж суугаал хулгайч нь буугаад зүхтаацсан юм шиг харагдуулаад
уурлаад уснаас хуурай гараад ирэлгүй яах вэ? Дээр л тэгээ бас айгүй хөөрхөн цагдаа нар ингээд машин чинь бүр амар болчлоо штэ зүгээр үү гэсэн чинь хүмэл ирүү саруулаа байвал тэр машин хамаагүй зүгээрээ хай гэд тий айгу хөөрхөн. Баяраа тэмдэглээд гэх юм уу да найзуудтайгаа хамт Кельвинийг дагуулад хоккейн тоглолт үзэхээр явдаг. Тэгээ Кельвин хажуугийнхан залуугийн певийг хулгайлж хэдийдээр нуугаад нөгөөх нь нугасаал дээрлийг л хулгайлаад дуугаад байна гэж ойлгож байгаа шүү дээ. Певнээс гадна өөр нэг юм амрууга хийдгэн нөгөө алмаз нь хулгайлж байгаад яг дээрлд баригдахаа шахаад амандаа хийгээд нуудын ихэндээ. Тэгснэ амандаа юу ийдсэн бэ миний хүү гэхтэн баригдахгүйгээ бүр залгаадахдаг. Заавал сүулдэ бүр алдаа гаргачаад хөөгдсөн байжсэн тамирчин руу Кельвин юм авч шидээд тэр нь дахиад дээрлийг шидчихлээ гэж бодонгуудаа уурандаа зодтолдох гээд гараад ирдэг юм. Гэтэл бас Кельвин аавыгаа мөр өдчих гэх юм уу те нэг өөрөөсөө хэд дахин том биетэй нөхөртөө барилцаж авч байгаад нялга задуулцдаг. Өглөөхөл Ванесаг ажилдаа явахтан зүгээр гэртээ үлдсэн нөхөр хүүхэд хоёр нь зүгээр машин осолдуулснаа бүр хамтдаа зодоо игээд хүүхэд нь нүд мүдээ өхрүүлсэн байж байгаа юм ч те галзоо. Тэгээ дээр л дахиад нэг хөөрх юм сэддэг нь чи угаасаа энэ хүүхдийг үрчилж авахгүй гэсэн юм чинь хамт байх жоохон хугацаанд төрсөн өдрийн яг хоёулаа мэдгүй ч гэсэндээ маргааш хоёулаа төрсөн өдрийн тэмдэглээд гой баярлуулч идэх хүүгээд за тэгээд маргааш нь дуртай Google-тэй киноныхан динзаврыг авчирч агаад сайхан төрсөн өдрийн тэмдэглэдэг. Хамгийн сонирхолтой нь тэр динзаврын уцтай хүнийхэн дүрд бас л 2007 оны Big Stan, 2002 оны Hot Chick, 98 оны Big Daddy гэдэг тэр үеийн айгүй олон дурсамжтай комеди кинонууд дээр мэн тоглож исэн домогт Rob Schneider жүжигчин маань cameo маягаар болсон байгаа. Тэгээ чавас Кельвин угаасаа тэгээ жинхэнэ жоох хүүхэд биш юм чин тийм динзавр энэ төр үзэхгүй шүү дээ. Сүүлдээ бүр бифлээд хувцсныхын сүлийг таслангуудаа тэрүүгээр нь дамжиж ороод нялга зодоодохдаг. Дараа нь бас дээрлийн нэг найз нь бөөнөрө хөлөн мөг тоглоё гэснээр хүүхдүүдтэй тоглож байгаа гэж хайрлж инэрж байгаа ч юм алга бүгдийг мөргөж зөргөөд саагаад солиороод авирлаад байдаг байхгүй. Сүүлдээ Кельвиний уур нөрөнгөтэй гүүж очиод борц руу мөргөчдөг юм байгаа зү. Төрсөн өдөр нь айгүй л адал явдалтай болж байгаад тоортоо үлээх цаг нь ирэхэд миний төлөө ийм их сэтгэл гаргаад намайг ингэж их хайрлаж байгаа хүмүүс байна гэж үдээгээд үнэхээр л тэсэлгүй уйлаадахдаг юм ана Кельвин. Даанч тун удалгүй Ванесагийн аав нь жоохон вайб алж орж ирээд бэлэг гингүүтээ чихмэл баавга өгдөг. Гэтэ угаасаа тэр баавга нь энгийн баавга биш те одоо нууц камертай л баавга байдаг л та. Төрсөн өдрөнч дууслаа. Перси бүр цайхаар шийдсэн юм шиг байлээ. Шууд тэдний хаалгын тогшингуудаа би танаа үдэнд хүүхдээ үлдээсэн юм аа. Тэгээд тухайн үед тэжээж чадахгүй байсан. Одоо бол тэжээхээр шийдсэ. Хүүхдээ буцаагаа давъя гэж солиороод дээр л шууд л амир ууралж байгаа шүү дээ. Ийм бяцхан амтан дээр шивээс хингүүтэй гидс рүү нь хутга заагаад танихгүй айлын үүдэнд үлдээсэн хогийн новшчээ юм уу те гингүүтэй цогж унгаагаад хөөгөө явуулдаг. Тэгээ яг тэрийн мафийн боссын хоёр сугны ус нууцаар ажиллаж исэн байж таарад угаасаа Персигийн хамтрагчийг нь хэн гэдгийг мэдэхгүй байсан болохоор дээрлийг одоо тэр хамтрагч юм байна гэж ойлгочихж байгаа. Энэ үеэр нь Кельвин нөгөө нэг залгсан алмазаа гаргачих гээд нэг юм гүйлгүүлдэг эмийн бүтэн саваар нь залгилж уунгуудаа бүр гиз доторх бүхэл юм а баг тэ одоо бүгдийн тэ памперсандаа гаргаадахдаг. Памперсыг Ванеса цэвэрлдیں۔ Тэгээд тэр алмазыг нь болоод бөөл баяр болж байгаа шүү дээ. Ер нь л Ванеса алмазан бүгж гэдэг анханасаа өгч гэдэг байсан аахгүй юу. Тэгээд дээр л тэр алмазыг авч өгөөд surprise барих маягаар Кельвиний памперсанд хийцэн байсан л гэж ойлгосон юм шиг байлээ. Өөрхөнд бөөл баяр болдог. Хамтдаа гарч болцъё гэд аавтайгаа Кельвинийг үлдээгээд гараад явдгийн. Дээр л угаасаа тэр алмазыг авч өгөөгүй шүү дээ. Тэгээ би авч өгөөгүй гэж хэлэх гэжсэн чинь Ванеса сүүлийн үед асар их юм ухаарснаа хэлээд чимэн сайн аав бол чаднаа. Хоёулаа энэ хүүхдийг үрчлээд авъя гэж баярлуулад дээр л баярлсандаа наастрын унгаагаад яах юм гэж бодоод алмаз авч өгөөгүй хэлдэггүй. Яг энэ үеэр гэртээ үлдсэн Ванесагийн аав бол шууд ингээд чи угаасаа хүүхэд биш ээ. Чи хин юм бэ гэж Кельвинийг газар руу аваад савчдгийг. Кельвин ч гэсэн цайгаад хамгал үннээ илчиж байгаа байхгүй юу. Тэгээ Ванеса дээр л хоёрыг гэртээ буцаад ирэхэд нь яг бүр тэр хоёр зодтолдож таарад Ванесагийн аав нь Кельвинийг газартаа нийлүүлээ бооцсон зогсож иж таарад хүүхэд рүү минь дайрлаа мó зөнөг өвгөн гэж шууд хөгшчүүл имлэг дуудаад өгчдгийг. Хамгийн гол нь аав нь явхдаа миний бэлгэлсэн тэр бамбруу шиг шалгаарай, заавал шалгаарай гэж дээр л Ванеса хоёрт бөөн орилж байгаараа явдаг. Гарсныхаа дараа дээр л Кельвинийг унтуулчаад баавгааг нь олоод үзэхэд нэрэл тэр нь нууц камертай баавгай. Тэгээд тэр хоёрыг эзгүй үед нь хамгал үннээ Ванесагийн аавд хэлж байгааг нь бичээд авцсан байдаг. Улмаар Кельвиний өрөө рүү яваад ороход угаасаа Кельвин айл хизээний алмаз аваад зүхтаацсан байлгүй яхав. Перситэй хамт хоёулаа одоо ингээ баян боллоо шүү дээ гэд машинтайгаа явж байхдаа яг үнэндээ мафийн босс нь дээрлийг хамтрагч нь гэд ойлгоцсон. Тэгээд одоо тэр хоёрыг алмаз аваад зүхтаачих юм бол дээрлийг алнаа гэдгийг нь сонсцоод
би одоо хүртэл амьдрсан шигэ буруу замаар амьдралаа үргэлжлүүлэхгүй гэж шийдээд Кельвин дээрлийг аврах гэд буцаж байгаа. Буцаад очиход нь мафийн босс бүр өөрийн биеэрээ сугны үснүүдтэйгээ дээрлийг алах гэд ирдсэн байдаг. Гэхдээ Кельвин давуу талаа ашиглаж хүүхдийн дүрдээ дахиж нэг оронгуудаа өөрийг нь оронд нь оруулах гэд дээшээ ингээ тэврээ гарсан сугны үсийг харанхууд нь ухаатгалгүй яах вэ? Тэгснэ араас нь дахиад ирсэн нөхрийг яг нөгөө нэг дээрлийн боорцхийг баахан онсон аргаараа боорцогдож унгаагаад голфын цөхөөрөөр гүйцээгээд тэгдэг. Дээрэлж гисэн бараг л зүхтаа чадсан ч гэсэн боссыг зодсон бэлитэйгээ буугаар нь сүрдүүлэх гэж оролдоод тэгээ чаавас одоо яаж л ийм бэлитэй гохоод арах вэ тэгээ баригдчихж байгаа. Энэ үеэр нь бол Кельвин хөл дэмжигчээ ашиглаад нөгөө хоёрыг бол ёстой ядалж өгч байгаа шүү дээ. Хоёуланг нь нэг мөс нь хуж хайчаад хамгийн сүүлд боссыг дуусгахнаа. Удалгүй Кельвиний дуудсан цагдаа нар нь жирж таарад бүхэл юм амар сайхандаа жаргаж байгаа. Дээр л цагдаа нарт Кельвинийг алмазыг хулгайсан хулгайч гэдгийг барьж өгөлгүйгээр манай хүүхэд байгаамаа гэж хамгаалж үлдээд Кельвин ч гэсэн тэр алмазаа шударгаар цагдаа нарт хүлээлгэж өгдөг. Хамгийн гоё нь тэр алмаз нь үнэхээр л маш үнэтэй зүйл байсан учраас хулгайлагдсныхаа дараа алмазыг олж өгч чадсан хүнд $100,000 шагналтай гэж шагнал зарласан байсан юм бил. Улмаар тэр хоёр мөнгөтэй болсон ч гэсэн одоо мөнгө хувааж аваад зам салахаар болж байгаа гэсэн үг. Кельвин дайрал Ванесса хоёртой ингээд үлдмээр байсан ч гэсэн шууд хэлчих чадахгүй. За би ч тоглоомоо чирээд явъя дөө. Та хоёрыг санах л байх. Гэтэ зүгээрээ. Тийм зүгээр над шиг гэмт хэрэгтнэр та хоёр яах вэ? Тий би гомдоогүй. Угаасаа л над шиг одоо амтнд хинч хайргүй л байдаг юм дөө. Би дасцоо. Би та хоёрыг санахгүй. За би одоо ингээ явъя дөө. Тэг явлаа гэж гарч явж байгаад угаасаа дээрэлч гэсэн авж үлдмээр л байсан байгаа штэ тий. За үлдчихээ миний өгшөө ингээд хэдий одоо дээрэл маань хүүхэдтэй болж чадаагүй ч гэсэн маш сайн найз хам андтай болоод дуусчихж байгаа юм тий. За тэгээ өнөөдрийн бичлэгийн дөрөв өндөрлж байна. Тэгээ сүүлийн үед дурсамжтай кинонуудаараа дурсамжтай кинонууд цувралынхаа бичлэгийг ерөөсөө баг хийгээгүй. Тэгээ бас яг удаа тэгээд ажгүй байх шиг байлаа шүү дээ. Тэгээд Little Man бол угаасаа бас ялтчгүй хөөрхөн яг л үнэхээр л дурсамжтай кино тийм ээ. За тэгээ өөр илүү дутуу юм юу ярих вэ? Тэгээ өнөөдрийн бичлэгийн дөрөв өндөрлж байна. Хэдүүлээ дараачихаа бичлэгээр тун удахгүй уулзна. Хайртай шүү за. За сайхан амраа. Гой зүүдлээрээ за. Тэгээ дараачих бичлэр уулзсан. Бай бай.